За өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ NBA-ийн будагтай талбайн домог тоглогч явсан Демаркус Казинсыг танилцуулах гэж байна. За тэрээр Монголд ирснээр ямар нөлөө үзүүлэх вэ? За Монголд мөн хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаар мэдээллийг хэмжигдээ үзэгч та бүхэндээ үзүүлэх гэж байна. За тэрээр бол NBA-ийн суперод будагтай талбай эзэрхийг тоглогч гэдгийг бол үзэгч та бүхэн бол мэдэх бах. За яагаад Демаркус Казинс Монголд ирснээр өөрийнхөө нэр хүндийг өсгөх. За тэр дундаа бас сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх том зорилготой байсан. Жишээлбэл бол FIBA-гаас сагсан бөмбөг сонирхчдын дунд 4 TVийн 18 улсыг хамарсан судалгаа хийхэд хамгийн хурдтайгаар үзэгч нь өсөж байгаа 10 улсын 4 нь Азид байдаг гэж гарсан байна. За үүнд нь бол Филиппин, Индонез, Арабын нэгдсэн Эмират, Турк улсууд тэргүүлсэн. Тэгвэл манай улсын хувьд ч гэсэн эдгээр улсын араас ороход байх гих газаргүй болсон гэдгийг Демаркус Казинсийн нөлөөнөөс харж болохоор байна. За тэгвэл Казинсийн хувьд хэрхэн мэрэгжлийн сагсан бөмбөгчин болсон бэ гэдгийг бол танилцуулъя. За Казинс 1990 оны 8 дугаар сарын 13-нд Алабама мужийн Мобил хотод төрсөн. За Казинсийн дүүг бол Жалил Казинс гэдэг. За Казинсийн дүүгийн хувьд бол мэрэгжлийн сагсан бөмбөгийн тоглогч гэсэн ах шигээ бол тим сайн тоглолтыг үзүүлж байгаагүй. За тэрээр бол ер нь бол Латин Америкийн багуудад тоглож байсан. Одоо Казинсийн хочиг бол Бүүги гэдэг. Тэрээр 4 эгч, 1 дүүтэй. За 2019 оны 8 дугаар сарын 24-нд өөрийн удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй болох Морган Лант бол гэрэлсэн байдаг. Тэрээр одоо 2 хүүхэдтэй. За Демаркус Казинс сагсан бөмбөг сайн тоглодог байсан учраас Верлигийн нэрэмжит коллежийн Катс багаас амжилтын буйхаа эхлүүлсэн байдаг. За тэрээр Кентакиг орхиж 2010 онд драфтлагдж Сакраменто Кингс багт драфтын 5 дахь сонголтоор нэрлэгдэж байсан. За NBA-д тоглох хугацаанд 4 удаа бүх оддын тоглолтод оролцож All NBA Second Team-д мөн сонгогдож байсан. Мөн Америк нэгдсэн улсын шгшээ багийн хамт 2016 онд Рио де Жанейрогийн Олимпиад аваргалж алтан медалийн гэртээ зүүж байсан бол 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн амжилтанд оролцож алтан медаль эзэн болж байсан. Тухайн улирал тэрээр 3 сая 374,640 доллар авч байжээ. Энэ Монголд төгрөгт шилжүүлэх юм бол 11 тэрбум 811 сая 240 мянган төгрөг болж байна. Тэгвэл дараагийн улиралд 3627 сая 2012-оос 2013 онд 3 сая 880 мянга, 2013-оос 2014 онд 4 сая 916 мянган доллар, 2014-өөс 2015 онд 13 сая доллар, 2015-аас 16 онд 14 сая долларын цалинтай тоглож байжээ. Энэ бол түүний бүтэн улирлын цалин юм. Үүнээс харахад 3 сая доллараас эхэлсэн түүний цалин 5 жилийн дараа гэхэд 14 сая доллар болж өссөн байна. Харин 2016-аас 17 оны улиралд New Orleans Pelicans баг нэгдэж 15 сая долларын цалин авч байсан. Тэгвэл дараагийн улиралдаа буюу 2017-оос 18 онд 18 сая долларын цалин авсан бөгөөд төгрөг шилжүүлэх юм бол 63 тэрбум 223 сая төгрөг болж байжээ. Үүний дараа 2018-аас 2019 оны улиралд Golden State Warriors багт гэрээ байгуулж 18 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Тус багтаа байгуулсан гэрээ нэг улирлийнх байсан бөгөөд дараагийн улиралд нь Los Angeles Lakers багаас 12 тэрбум 250 сая төгрөгийн цалин авч байсан юм. 2020-оос 2021 оны улиралд Houston Rockets багт тоглож 8 тэрбум 160 сая төгрөгийн цалин авчээ. Los Angeles Clippers багаас 2 тэрбум 520 сая төгрөгийн мөн цалин авч байсан юм. Үүний дараагаар 2021-с 2022 онд Milwaukee Bucks баг нэгдэж 3 тэрбум 150 сая 990 мянган төгрөгийн цалин авч байжээ. Ингээд хамгийн сүүлийн улиралдаа буюу Denver Nuggets багаас 3 тэрбум 985 мянган төгрөгийн цалин авснаар түүний NBA-ийн амжилт ийхүү дуусгаруулж байжээ. Демаркус Казинс мэрэгжлийн тамирчнаар NBA-д 11 жил тоглохдоо 321 тэрбум 924 сая төгрөгийн цалин авсан байна. За Казинс 2017 оны 10 дугаар сард Америк нэгдсэн улсын Лас Вегас хотноо 2 акр талбай бүхий 6.5 сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байсан тансаг зэрэглэлийн амралтын газар шиг байшин 10 унтлагын өрөө, 12 угаалгын өрөөтэй 20 мянган метр талбайтай. За Казинс хамгийн сүүлд 50-ны Leopards багтай богино хугацааны гэрээ байгуулж байсныг бол санаж байгаах. За ингэснээр бол үүний дараагаар манай Монгол улсад ирж тоглож байгаа. Ингээд 2024 оны 50-ны лигийн аварга болгосныхаа дараа бол тус тэмцээний мөн үн цэнтэй тоглогчоор шалгарч байсан.
За тайваны хэвлэлүүдийн мэдээснээр бол за яг хэдэн төрний гэрээ хийсэн талаар бол тус улсдаач гэсэн нууц байсан. Гэхдээ NBA-ийн богино хугацааны гэрээний тоо үзүүлэлтийг ашигласан гэж бол тайваны хэвлэлүүдээр бол бичиж байсан. За энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ NBA-ийн шилдэг тоглогч Демаркус Казинсыг танилцууллаа. За тэрээр Монголд ирсэн одоо хамгийн нөлөөтэй NBA-ийн тоглогч биш. Түүнээс өмнө бол 4 тоглогч мөн Монголд ирж NBA-д бол тоглож байсан. За хүсэх юм бол та бүхэндээ эдгээр 4 тоглогчийг шигсэн цувралаар хүргэх болно. Баяртай.